Сонсогч та бүгд ямар гэрээ шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас бэлтгэн хүргэдэг хөтөч подкастын ээлж дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. За бид өмнөх дугаарт иргэний олон зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээлэл хүргэсэн. За харин энэ удаагийн дугаарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тэр дундаа иргэнээс төлбөр гаргуулах ажиллагааны талаар мэдээлэл хүргэхээр студид мэргэжлийн удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ахмад Даваад Оржийг урьсан байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр иргэнээс төлбөр гаргуулах ажиллагаа ер нь хэрхэн явагддаг вэ? Энэ талаар үзэгчдэд мэдээлэхгүй юу? За иргэнээс төлбөр гаргуулах ажиллагаа бол эхний ээлжинд бол төлбөр төлөгчийн бэлэн болон бэлэн бүс мөнгөн хөрөнгөөс бол төлбөрийг гаргуулахаар хуульд бол заасан байдаг. Ингээд төлбөрлөгчийн одоо бэлэн мөнгө бус орлогоос төлбөрийг гаргуулахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн төлбөр төлөгчийн одоо өмчлөлийн эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулна. Өмчлөлийн эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол түүний дундаа хэсгээр өмчлөсөн шаардах эрх бусдаас авах авлага мөн үнэт цаас зэрэгээс бол төлбөрийг гаргуулах шийдвэр үүсгэх ажиллагааг явуулдаг байгаа. Иргэдийн донд шүүхэн шийдвэр гарснаас хойш төлбөр төлөгдөөгүй тохиолдолд хөөн хэлцэх хугацаа дууснаа гэсэн ойлголт байгаа гэдэг. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ? За 2017 оны 7 сарын 1-ний өдрөөс эхэлж хэрэгжиж ирсэн шүүхэн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлд бол нэг тодорхой заасан байдаг. 90 болон иргэний шүүхэн шийдвэр эвлэрсэн захирамж шүүхэн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн бол мөн арбитрийн шийдвэр натратын мэдэгдэх ууцыг шүүгээр баталгаажуулсан шийдвэр бол хүчин төгөлдөр мөрдөгснөөс болсноос хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсэхгүйгээр шинэлэг зохицуулалт бол орсон байдаг. Нэг хэмжлэгч шүүхийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр дээр албан гүйцэтгэх захирамж гүйцэтгэх ууцыг бичүүлээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлтээ гаргаад авчиж өгсөн тохиолдолд бол ямар нэгэн хөөн хэлцэх хугацаа байхгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бол нэг бол таны хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгаруулна. Эсвэл төлбөр мөнгө бүрэн барагдсанаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгаруулах хуулийн зохицуулалттай байгаа. Тэгэхээр төлбөр төлөгчийн орон сууц, объект автомашин ч гэдэг юм уу хөдлөх болон өвөл хөдлөх хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг ямар зохицуулалттай явуулт юм бол? За харин төлбөр төлөгчийн эд хөрөнгийг бол эхлээд битүүмжилж хураана. Битүүмжилж хураасныг дараа 1 сарын дотор үнэлгээ тогтоох ёстой. Үнэлгээ тогтоохдоо төлбөр төлөгч болон төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцоод үнэлгээгээ гаргаж болно. Хэрвээ харилцан тохиролцож үнэлгээ гаргах боломжгүй нөхцөл байдал үүсэх юм бол хөндлөнгийн шинжээчээр тухайн эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгоно. За ингээд эд хөрөнгийн үнэлгээ тогтоогдсны дараа албан дуудлага худалдаанд оруулна. Албан дуудлага худалдаанд оруулахдаа анхны албан дуудлага худалдаанд тухайн хөрөнгийн 70% байрна. Хоёр дахь албан дуудлага худалдаанд тухайн хөрөнгийн 50% байрна оруулж худалдан борлуулах ажиллагааг явуулдаг. Хөдлөх хөрөнгийн хувьд бол иргэний хуулийн 197 дугаар зүйл заасны дагуу үнэлэгдсэн үнээс 30%-аар бууруулад үнэ харилцуулах дуудлага худалдаагаар худалдан борлуулж төлбөр мөнгийг барагдуулдаг зохицуулалттай байна. Иргэдийн дунд бас нэг юм гомдол санал байгаад байдаг. Тэрний юу гэхээр шууд эд хөрөнгийн битүүмжилчлээж гэдэг юм уу? Иймэрхүү асуудал гараад байдаг шүү дээ. Энэ тал дээр юу нь яг ямар процессор хөрөнгө битүүмжлэх үйл ажиллагаанд хүрдэг талаар мэдээлэл өгөх. За 90 бол шүүхээс эрэхтэй албан гүйцэтгэх захирамж бичигдээд ирж байгаа шүү дээ. Тухайн төлбөр төлөгч маань шүүхтэр бол хариуцагч байгаа. Хариуцагч маань шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлээгүй. Учраас шүүх алгадаж биелүүлээ гэж захирамж хийж байгаа. Үүний дагуу эхний ээлжинд төлбөр төлөгчийн дансыг битүүмжлэх цалин орлогоос хуутгал хийх ажиллагааг явуулж байгаа. За энэ ажиллагааг явуулахад бэлэн мөнгө энтрийн хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хүний өмчлөлийн эд хөрөнгийг бол шууд битүүмжилж хураах ажиллагаануудыг явуулна. Шийдвэр гүйцэтгэгчид мэдээж хэрэг өмнө нь зарлан дуудах мэдээлэлч байдаг юм уу? Биелүүлэх мэдээллийг тухайн иргэнд мэдээж хэрэг хүргүүлдэг. Энэ талаар. За шийдвэр гүйцэтгэгч бол гүйцэтгэх баримт ирсэн дээрүүд бол мэдээллийг бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 14-р зүйл заасны дагуу хүргүүлж байгаа. Утсаар дуудаж болно, хаягаар очиж мэдээллийг хүргүүлж болно, аль эсвэл баталгаас шуудангаар мэдээллийг хүргүүлж байгаа. За мэдээлэл хүргүүлээд тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд бол албалагын арга хэмжээнд шилжиж байгаа. Түрүүн та ярианда дуудлага худалдааны талаар дурдсан шүү дээ. Тэгэхээр дуудлага худалдаанд дурын нэг хэрэгэн шууд очиод оролцох боломж олцоо байд юм болов ямар зохион байгуулалттай явагддаг вэ? За дуудлага худалдааг бол хинж сонирхсан этгээдүүд бол оролцож болно. Тэр ч бүгд төлбөр төлөгч, төлбөр авагч нарт гэсэн оролцож болно. Дуудлага худалдааг зохион байгуулахдаа шийдвэр гүйцэтгэх байгууллага маань өөрөө үйл хөдлөх эд хөрөнгийг 14 хоногийн өмнө нийт мэдээлж байгаа. Хөдлөх хөрөнгийг бол иргэний хуулийн 197 дугаар зүйл заасны дагуу 30 хоногийн өмнө бас нийт мэдээлж байгаа.
нийт мэдээлэлтэй одоо сонин хэвлэл болон одоо нийслэлийн шүүгэн шийдвэрийг үүсгэх газар бол өөрийн Facebook хаяг болон пэйж хаягуудаараа бас тухайн царийг бол нийт мэдээлдэг. Энэ мэдээллийг хараад тэр тогтоосон хугацаанд одоо дэнчин болох одоо тухайн хөдлөх хөрөнгийн 10% та тэнцэх хэмжээний мөнгийг тэр тогтоосон цаг хугацаанд нь одоо шүүгэн шийдвэрийг үүсгэх байгууллагын дансанд тушааж хүсэлтэд гаргаснаар тухайн этгээд бол одоо албан дуудлага хөдөлгөөнд оролцох бүрэн боломжтой болно. Тэгвэл одоо тухайн төлбөр төлөгч этгээдэд өөрийнх нь нэр дээр ямар нэгэн эд хөрөнгө байхгүй тохиолдолд ажиллагааг хэрхэн явуулж байна? За одоо төлбөр авагч иргэдийн зүгээс нэг тийм гомдлуудыг гаргадаг. За энэ хүн дээр чи эд хөрөнгө байхгүй байна. Тэгэхээр энэ хүнийг одоо албадан ажил хийлгээд тэр авсан цалингаас нь судал хийгээд бидний мөнгөийг төлж барагдуулж болтгүй мүү гэдэг бас санал гомдлыг ихээр тавьдаг. Ийм ажиллагаа бол байхгүй. Одоо шүүгэн шийдвэрээс тухайлбал албадлагын арга хэмжээ гэдэг маань тухайн хүний одоо дансыг битүүмжлэх, эд хөрөнгийг битүүмжилж хураах, үнэлгээ тогтоох, худалдан борлуулах, одоо Монгол улсын хилээр гадагшаа нэвтрэх эрхийг түтгэлзүүлэх ийм л албадлагын арга хэмжээнүүдийг хэрэгэлдэг. За шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаад тухайн одоо төлбөр төлөгчдээр ямар нэгэн эд хөрөнгө байхгүй. Энэ одоо төлбөрийн чадваргүй гэдэг нь тогтоогдсон тохиолдолд бол шүүгэн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зааснаар бол түтгэлзүүлнэ. За түтгэлзүүлчихэд тухайн этгээдийг одоо 3 сар юм уу 6 сар тутамдаа тухайн этгээдийг эд хөрөнгөтэй болж өгөө ажил төрөлж орж өгөө гэдэг лавлгаануудыг холбогдох байгууллагаас бас байнгын гаргуулж авдаг. За ингээд ямар нэгэн хөрөнгө тогтоогдох ч юм уу тухайн хүн одоо ажил төрөлд орсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээгээд тухайн хүний цалин орлогоос суудгалыг хийх. Илэрсэн хөрөнгийг битүүмжилж хураад өмнө ярьсанчлан дуудлага хутлаагаар хөдлөн борлуулж одоо төлбөрийг барагдуулдаг байна. Тэгвэл шүүгэн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн өөрийн одоо эд хөрөнгөө нэр дээр эд хөрөнгөө нуунд дарагдуулсан ийм тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх механизм үйлчилж байгаа бол? За шүүгэн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж одоо өөрийн хөрөнгөө нуунд дарагдуулсан, эд хөрөнгийн мэдүүлгээ санаатаагаар зөрүүд буруу бөгөлсөн, эсвэл одоо битүүмжилсэн, хураасан хөрөнгийг өргөдүүлсэн, за эсвэл одоо юу гэдэг дүүргэсгэн хилцэл хийсэн. Ийм тохиолдолд бол эрүүг хуулийн 21-ийн 7 заасны дагуу иргэнийг 2 сая 700-аас 5 сая 400 мянган төгрөгийн торгуулъя. Эсвэл 6 сараас 1 жилийн хугацаагаар хорих тийм санкцтай байна. Мөн одоо төлбөрлөгчийн шүүгэн шийдвэр биелэхээс зайлсхийсэн үйлдэл нь одоо эрүүгийн одоо хэрэг хүлээлгэхээргүй болвол одоо зөрчлийн тухай хуулийн 15-2 заасны дагуу иргэнийг 250 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 2 сая 500 мянган төгрөгөөр торгоно. За мөн 3 дахь этгээдийн зүгээс одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан. Одоо юу гэдэг нь битүүмжилсэн, хураасан, хурааж хадгалуулсан хөрөнгийг өргөдүүлсэн. Одоо шүүхийн шийдвэрээр худалдан борлуулахаар шийдвэрлсэн хөрөнгийг шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэж өгөөгүй. Дансыг битүүмжлэхт битүүмжлээгүй, цалин орлогоос нь суудгал хийхээс хийгээгүй. Одоо тийм буруутай албан тушаалтныг бол одоо зөрчлийн тухай хууль зааснаар 100 мянган төгрөгийн торгох, эсвэл хуулийн этгээдийг 1 сая төгрөгөөр торгох санкцтай байна. Мэдээлэл өгсөн танд баярлалаа. За та бүхэнд бас ажлын амжилтыг хүсье. Хөтөч подкастын энэ удаагийн дугаараар иргэнээс төлбөр гаргуулах ажиллагааны талаар мэдээлэл хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.